багтаа их төрсгөл хөвтэйсэн та. Айгүй юм болж өгөөрөө жоох явчих галээд нэг тийм жоохон төрсгөөдөлтэй. Манай ээж аваа 12 дахь салаад явсан. Тэгэл 6 дахь ангид төгсөөд шилжгэж гараад дахиж сургууль суугаагүй. Ямар ч явах сонирхол байхгүй болсон. Ингээл ямар ч хичээх тийм уран байхгүй болсон ч юм. Тэгэл 14 мөрөв 15 хүрээл ажил хийж эхлэв. Ганцаараа амьдарч эхэлсэн. Тэгэл зөөгч мөгч гэл. Тиймэрхүү ажлууд хийдэг байсан. Тэгэл цааш юм ингээ болохоор манд одоо ингээ чиж байгаа хичээдэй гэл байдсан чинь тэгэл гин шүүхөөр л мөрлөл энд орж ирсэн дээ. Одоо энд чинь би бараг 27 жил ажиллаж байна уу? Ер нь бол янз бүрийн гэр бүлээс орж ирж байгаа хүүхдүүд, янз бүрийн насны хүүхдүүд ингээд орж ирж байгаа. Ерөнхийдөө эхлээд орж ирэхдээ бол бүр нүдэнд нь ингээд галгүй, гойныг хурсан, айдас хүдстэй. Би одоо ингээд хааштай би өнгөрсөн гэсэн бодолтой ер нь ихэнх нь тэгж орж ирдэг байсан. Энэ хүн бол жоохон ганцаарч байгаа илэрхийлж байгаа юм. Тэгмээд энэ одоо нэг юмэр ч юм дээ. Шал өөр ертөнц одоо ингээд ертөнц донд одоо гацсан хүн юм юм. Би өөрөө их жоохон татгшаа хүн. Уур дээр л жоохон. Заримдаа үе ингээд ямар ч контрол болоод айгу төргөө ууртай болчтой. Тохоо үедээ байгаа хүмүүс айгу үгүй яддаг ч юм уу. Өөрийгөө ямар ч тийм барих юу болчих хэдтэй. Тэрнээс л айгу хайтай. Хинч эзэж ямар ч байдалд орж болно. Тэгэхээр тэр хүүхэд насандаа тэгж гэмт хэрэг толбогдоод ингэж байгаа тэр одоо хүүхдийн сэтгхүүг л одоо нийгмийн талаас нь маш одоо сайн харж хандаж энэ хүүхдүүдийн төлөө тэр багш нар тэр нийгмийн одоо тэр хүүхдийн байгууллагууд бүх одоо зүгээр гудамжинд тавьж байгаа хүмүүсүүд ч гэсэн маш зөв талаас нь харах хэрэгтэй гэж бодож байна. Аав гэдэг үнтэй л яг 12 наснаас хойш ерөөсөө уулзахгүй жаад энэ дэр эднийг уулзсан. Би ч нэг ирэхгүй байх гэж боддог байсан. Би ч тэгээд өөрөө ямар ч гавь байх шиг л дотроож. Тэгэл аав шууд ирээл надтай ярилцаал. За миний хүнээд тэгт найвах байрлаа. За наа явж хүүгээ март тавь юм байна гэл. Их байрлаа. Манай ач тэгэл ажилдаа явж ирчихэл. Надтай ерөөсөө нэг амьд харилцаж нэг удаа яг тийм дотн аав хүүгийн тийм яриа хийж үдчихэж байгаагүй. Ими тимийн гараад тэгэл би юу аавд хэлэхээс илүү сүултээ ингээд аавд хэлэхээс ч имийгээд нуугаад жоохон өөрөө шийдэхийг хичээдэг болсон. Тэрэнд аягүй их гомддог байсан. Ээжтэй л авах хэрэгтэй. Ингээл намайг гэл ингээл ажилтгуулъя ингээл дүүфтэрийн төлөө гоцчихт би энэ чинээс бол чармахтай натаа л гомдсон аягүй ханастай. Тохонд ярилцж ажил уучлахгүй чадаагүй л юм. Жаа ингээд толоод ирэхээр самнаас ивлээ гарч өгөхгүй. Тэгэл яг тэр үед үнэхээр яг ээж өөр салаагүй ингээл байсан бол тэгэл энд ингээд сууж явахгүйсэн байх. Энэ цоохын хооронд хичээлд яваад сурхнуудаа сураал явж байгаасан байх гэж аягүй боддог байсан. Тэгтээ дагаазаас ээж авдаа буруугаа өгдөг. Миний ч гэсэн буруу энэ байгаа. Тэрийгээс аягүй хөөрөлдөг. Өнөөдөр гараад шууд сурна л гэж бодож байгаа. Тэгээ сураал төгсөөл барилгын инженерээр явбал ажил мэргэжилтэд өөрийн гэсэн зорилготой нэг хөрхөн тийм охинтой болол. Тэгээ охиндоос бүх амьдралаа зориулна гэж